та ямар нэгэн тоглоомны character гэ тоглоомны дүр гэдэг өөрийгөө бодоод үзээрэй зөө. Тэгээд та нэг тоглоом нэгэд орсон чинь өөрийнхөө дүрээр тоглохоор болчлаа гэдэг. Тэгэд яг энэ цэгээс та хүснээ хийж болно. Баянч болж болно, баатарч болж болно, спортын тамирчин, дуучинч болно. Өөрийгөө та яаж хөгжүүлж болно. Гэтэл тоглоом дээр хийж байгаа үйлдэл болон амьдрал дээр хийж байгаа үйлдэл адилхан байгаад байдаг. Гэтэ яагаад амьдрал дээр аливаа зүйлийг хийгээд айгүй хэцүү байгаад идэм бэ гэдэг тэгсэн чинь ерөөсөө emotional connection гэж ил. Emotional connection буюу бид нар нөгөө нэг өнгөрсөнтэйгөө сэтгэл хөдлөлөө айгүй холбогдсон байдаг учраас тэд нар биднийг агш татаад байдаг гэж байгаа юм. Харин бид нар тоглоом руу яваад орохоор тоглоом чинь яг одоо би ингээд төрсөн. Тэгэл энэс хойшоо би тоглоно шүү дээ. Тэгэхээр ард талд ямар нэгэн бидний хойшлуулдаг юм байхгүй бид нар зүгээр л туршаал оролдол явчихдаг байгаа даа. Тэгэхээр энэ дээр л ерөөсөө ялгаа нь байдаг гэж. Загаас өнөөдрийн шинэ бэрсгэн давтаа морил тэгэхээр өнөөдрийн бичлэг бол бас миний хууч мэдлэгээс арай өөр байх уу. Яагаад тэгэхээр би шууд бизнес юм амар зөвлөгөө өгөхгүй маш гоё өөрийнх нь дуртай сэдвээр ярих гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө нэг ийм үг байгаад байлээ. Би нэг менторахаас сурсан. Амжилтын 90% нь сэтгэлгээ, 10% нь зөвхөн ийм техникэл ур чадвар гэж. Техникэл ур чадвар буюу одоо жишээ нь би компьютерээр ажиглахын ч юм уу эсвэл AI ашиглахын ч юм уу нэг тиймэрхүү эсвэл яаж зураг авахын ч юм уу те. Эдгээр ерөөсөө техникэл ур чадвар бол 10% нь байдаг. Үлдсэн 90% нь юу гэхэд дандаа сэтгэлгээ. Хэцүү юм болоход одоо жишээ нь би яаж хүлээж авах юм? Эсвэл би яаж аюул тууштай байх юм? Яаж илүү боломжийг олж нээх юм ч юм уу те. Тэгж ардаг юм гэж байгаа байхгүй. Тэгээ би өнөөдөр зүгээр хүмүүс айгуур сурсан бас өөрийнхөө амар зүйлүүд ашиглаж байгаа үр дүнтэй байгаа. Одоо надад хүндрэлтэй хэцүү юм тохиолдох үед эсвэл ингээд амьдрал миний хүсээгүй тэр зүйлүүдийг өгөх үед би яаж тэднийг хувиргаж ийм зөв талаар нь хардаг вэ гэдэг нэг майнд трик зааж өгөх гэдэг байгаа байхгүй. Тэгээ юу гэхээр өөрөө ийм үг гэдэг. Үнэн гэж юусоо байдаггүй. Үнэн зөвхөн хаана байдаг вэ гэхээр далд тухамсар тэрийг үнэн гэж хүлээмжшүүлж ивэл үнэн гэж байдаг гэж. Юу гэсэн үг вэ гэхээр бидний эргэн тойронд харж байгаа юм болгоны хүн болгоны үед үнэн бодит байдал гэдэг нь өөр ихгүй. Одоо чинь бороо оронгууд хин нэгэн яасан гонхтой юм бэ гэж яхад хин нэг нь бороо орж ийнэ гэж яаш энэ бороо надад гэд хин нэг нь тэгж яхад хин нэгэнд бороо орсон юм бороо гэж ингэдэг чинь адилхан бороо гэдэг хүн хоёр талаас өөр хоёр юм жаазаар харж штэ те нар гарахад хин нэг нь яасан сайхан дулаах юм бэ гэхэд нэг нь шатаж өглөө бистаа гэж штэ. Тэгэхээр юу гэхээр яг адилхан нөхцөл байдал хүмүүс аль өөрөөр байдаг байхгүй. Тэгэхээр танд тулгарч байгаа хэцүү нөхцөл байдал эсвэл таны хүсэхгүй байгаа нөхцөл байдлыг яаж зөв харагдуулж нэг юм зөв ингэж чаддаг юм бэ гэдэг ур чадварыг одоо би бол хувьдаа амар өөрөө сураа явж байгаа. Би нэр төгсрөөгүй байгаа шүү зөө. Гэхдээ би ингээд амар мундаг юм антрепренер ах нараас сурлаа, эгч нараас сурлаа, мундаг юм бясалгал хийдэг хүмүүсээс сурсан. Тэгээд тэднээс нэг би хэдийг ярих мэдэхгүй юм. Яг өнөөдрийн бичлэгүүд амар тийм тэ гэсэн байхгүй. Яг ерөөсөө би хэдийг ярих мэдэхгүй байна. Тэгтээ ямар цайл зүгээр чадхаараа яриад явчих гэж бодож байна. За эхнийх нь айгүй чухал миний сурсан зүйл юу байсан бэ гэхээр чи угаасаа өхнө гэдэг концепт зөө. Юу гэхээр ямар нэгэн юм хийхээр чи айгаад юм уу, хойшлуулах гад юм уу, санаа зовох гээд байгаад ах юм бол чи угаасаа өхнө гэж концепт амар амар байдаг надад зөө. Яагаад тэгэхээр одоо ингээд та өөрийнхөө оршуулгыг бодоод үзье. Өөрийнхөө оршуулгыг бодоод үзэх юм бол магадгүй тэр оршуулган дээр байгаа хин нэгэнд хоолн таалагдахгүй байх, эсвэл зарим нь ойлгохгүй байх, зарим баг чамайг нэг сайн танихгүй байх, тий зарим нь гэртээ очоод тэгэхээр хоол хийж идэх бах, зарим нь шууд гэртээ очоод яана дараа сарынхаа түрээсийг яана лизинг яана гэж бодох бах, маргааш нөгөө өдөр нь ажилдаа явах бах, тэгээ баг 7 хоногийн дараа зарим баг мартах бах, тэгээ маргаагаа мартагдаж ирэхэд эцсийн дүндээ ингээ мартагдчихж байгаа. Тэнгүүд хүн өөрийгөө би айгүй их импакт тэгээ би энэ дэлхий дээр ингээ би энэ хүмүүс маш их зүйл үлдээсэн шүү дээ гэж бид нар хүмүүс хөвчлэн боддог те. Тэгж боддог хүн болгон боддог. Гэтэл та Сүхбаатар жанжныг бодоод үзээрэй. Сүхбаатар жанжин та Чингис хаан ч юм уу. Чингис хаан Сүхбаатар жанжин. Сүхбаатар жанжин ямар мундаг хүн байлаа. За Монгол улсыг одоо цусаар тогтнолыг анхдагур одоо цусаар тогтнол явахад одоо манай 100-ын дэвсгэртэй байдаг монголчууд бол мундаг хүн шүү дээ. Гэтэл Сүхбаатар жанжиныг та бид дөнгөж сая дурсах хүртэл таас санахгүй байгаа даа. Сүхбаатар жанжин одоо биднээс хэдэн мянга дахин мундаг тэр хүн тэр асар их зүйлийг хийсэн хүнийг хүртэл бид нар ингээд мэдэхгүй байхад яг энэтэй адилхан зүйл бидэд болгоно гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр окей. Би угаасаа нэг л өдөр би ч та хэдүүлээ бүгдээрээ байхгүй болно. Тэр өдөр биднийг үзэн яддаг хүмүүсийн ч үзэл бодол, биднийг дэмждэг хүмүүсийн үзэл бодол бүгдээрээ адилхан тэгээ алга болно. Тэр хүмүүс нь ч баг бүгд адилхан алга болно. Тэгэхээр яг why not? Ягаад одоо үгүй гэж гэдэг концепт зөхгүй. Тэнгүүд ерөөсөө ингээд тэг бодож. Тэгэхээр энэ бол ихний арга байлаа. Ямар нэг юм байх гэдэг юм бол угаасаа л ингээд дуусна штэ гэж бодоод шууд хийгээд үзээ.
За тэгэнгүүт хоёр дахь арга нь юу гэхлээр энэ Mr Beast-ийн хувьд ашигладаг арга зүй. Тэгээд би бас ингэж боловсруул энэ хэндээ суглуулж явсараа та бүгд хэлж байгаа шүү зүй. Beats хувьд ашиглаж эхэлж байгаа. Тэр нь айцтай холбоотой. Бид нар бүгдээрээ айдаг ойлгомжтой. Юм болгоноос айдаг айц уусаа байгаа. Тэнгүүд айц өөрөө яад ингэж гисэн чи Mr Beast өөрийнх нь тайлбарлаж байгаагаар чи ингээ айц руу харахгүй ингээд тахлаар айц ингээ том харагдаад амар санагдаад байдаг гинэ ингээд томроод идэг гэж байгаа. Тэгээ яг зориглоод хараа наачингууд айцынхаа нүд рүү харчингууд айц ингээ алга болчдөг гинэ. Айц амир хуурмаг тийм байхгүй болчдөг гинэ. Тэгээд юу гэсэн үг ингэсэн чи ингээд одоо ингээ бодоод үзээрэй зөө. Та ямар нэгэн юм контент хийх хичээлээ гэж бодъё зөө. Контент хийх хичээлээ гэж чинь бодоход яг би энийг постлонгууд танд юу гэж бодож байгаа гэхээр хүмүүс намайг биш яг нэг тэр хүн энэ дэлхийн талаар ямар бодолтой байх вэ гэж бодож байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр ихэвчлэн хүн айгаад ирэхлээр нэг юм ерөнхий тэ хүн болгоно намайг ингэ чинь боддог байхгүй. Гэтэл яг та ингээ гүн рүү ухаад үзээрэй. Яг хин гэдэг хүн яг ямар хүн таныг постлсон чинь юу гэж хэлнэ гэж та бодоод тэгээд тэрнээс айгаад байгаа. Одоо ингэж бодоод үзье гэж байгаа. Энийг зөвхөн бодоод үзье арга гэж нэрлэж байгаа. Бодоод үзье гэж нэрлэж байгаа. Зөвхөн бодоод үзье. Та ингээ юм постлоо зөв ингээд магадгүй ингэ постлохоос өмнө царайгаа гаргацдаг хүн байдаг шүү дээ. За би царайгаа гаргалаа. Хүн үзэхгүй бол яах вэ гэж сайн гэж байгаа. Окей. Хүн үзэхгүй бол угаасаа хүн үзээгүй юм чи юунаас найгаад байгаа. Хүмүүс хийж үзээгүй биш шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Окей. Хүн таныг хейт хийвлээ гэж байгаа. За окей. Магадгүй таны нийлдэг групп чи хин нэг нь таныг кринж гэж дуудъя л да. Тэгээ яг яах вэ? Окей, таныг кринж гэж тэгээл л да. Тэгээ яг яах вэ? Тэр ингэ дуусчаад байгаа байхгүй. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр айдас өөрөө амар сонь ингэ ерөнхий оршдог байгаа байхгүй. Амар ерөнхий оршдог. Одоо чи нэг юм би бизнес оролдож үзээд борлуулалт гарахгүй дампуур бол яах вэ гэж. За окей, бодоод үзье л да. Би бизнес оролдож үзлээ. Окей, би бизнес оролдож үзлээ. Бараа татаж үзлээ, контент хийлээ, зарах гэж үзлээ, хүн авсангүй. Окей. Тэгэл болоо шүү дээ. Тэнгүүд нэг ийм гоё үг юм лээ. Энэ ишлэгийг манайхан тэмдэглээд аваарай зөө. Амар юмс амар чухал. Чи хизээч эхний удаага эхэлчих юм бол дахиж хизээч оргуу хасанс эхэлдэггүй гэж үг өгдөг. Юу гэс дахиад сонсороо. Хэрэг чи эхэлчих юм бол алдсан ч гэсэн дахиад хизээч оргуу хасанс эхэлдэггүй боо. Юу гэхээр дараагийн удаа чи эхлэхдээ туршлага дээрээс эхэлдэг байхгүй да. Тэгэхээр юу ч хийсэн та тэр айцаад аваад явах юм бол тийм байдаг гэсэн. За 3 дахь аюу сонин концепт юу гэхээр видео гейминг концепт буюу энэ Joe Rogan биш. Joe Rogan гэдэг одоо шинэ баг дэлхийн хамгийн шилдэг подкастер үү те. Joe Rogan-ийн тийм бас концепт. Тэр нь юу гэхээр амьдралаа видео гейм гэж хар гэдэг концепт зөө. Энэ юу гэдэг вэ гэхээр сая одоо ингэж бодоод үзэх юм бол та ямар нэгэн тоглоом тоглоё да. Маа компьютер нийлээ, PlayStation нийлээ, маань явж орлоо, нэг дүр сонголоо яваад орсон та үрлэг орчих жоох байхгүй. Одоо шоткор үү те. За эрэхтэй гадаадад амьдардаг ийм найз охинтой ийм залуу. За би ийм юм байна, би ингэж амьдард юм байна, англиар ярих юм байна. За нэг иймэрхүү өндөртэй ийм биетэй байна. Окей. Өөрийгөө нэг харж чааш за би нэг иймэрхүү юм байна да. Тэнгүүтээ одоо таньдас бүр хүснээрээ өөрийгөө яаж зүгээр тааллаараа зүгээр өөрийгөө өгжиж болох гэдэг байна сте. Яг урагшаа. Яг тэгэхээр таны фокус чинь ард гэдэг юм байхгүй, хажууд байхгүй, зөвхөн урагшаа байхгүй. Одоо эндээс л хөгжүүлж болов гэхээс таньдас арагшаа алдах юм байхгүй болчихсон сте. Тэгээ одоо чинь яах юм би гой биетэй болох юм уу? Окей, тоглоомч ингээ бие хөгжүүлж бүээ хөгжүүлж гин баян болж гин шинэ машин авч гин гэдэг чинь тоглоомч хөгжүүлээ яваад идэв штэ. Яг тэрнтэй адилхан яваад байгаа байхгүй. А тэгэнгүүт бид нарыг цорын ганц тэрнээс татаад байгаа зүйл өөрөө юу вэ гэхлээр өнгөрсөн байгаа байхгүй. Өнгөрсөн болсон юмнууд гэдэг юм ерөөсөө бидний ирээдүр рүү явахаас лай болоод байгаа байхгүй. Та өнгөрсөн чинь мэдхгүй та зөвхөн тоглоомч урагшаа алдсан хүснэ их гэдэг тэгж болохгүй байгаад ингэдэг чинь үйлдэл адилхан байна шүү дээ. Үйлдэл нь яг л адилхан байхгүй. Яг адилхан дүрээр тоглох гэдэг шүү дээ. Тэгэхээр болохгүй гэдэг чинь ардталт нэг юм намайг татаад байгаа байхгүй. Миний өнгөрсөн, би буруу хийсэн, миний аав ээж минь те ямар нэгний намайг татаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр яагаад вэ гэхлээр таны сэтгэл хөдлөлөөр холбогдсон байгаад байгаа учраас тань татаад байгаа гэсэн үг болчих. Яагаад тэгэхээр таны бидний хамгийн тэр нэг эмзэгч юм уу хүн болгож байгаа зэгч юм уу те сэтгэл хөдлөл гэдэг юм маань тэдгээр үйлдэлүүдтэй холбогдсон нэг юм сөрөг сэтгэл хөдлөл ямар нэг юм холбогдсон. Тэгээ яг ирээдүйд урагшлах гэхлээр тэр бид нар ингээ дараа нагаад байгаа. Дараад юм удаашруулад гэсэн. Тэгэхээр дахиад өнөх шиг болно гэсэн. За нэрэ тоглоом байсан бол би яг одоо яг яах вэ? Би яг юу хийх вэ? Та ингээ бүгдийг чадна гэдгийг мэдсэн би яг юу хийх вэ гэж бодох юм бол амар толгой өөр ажиллаж байгааз яг тэгж бодно гэсэн. За сүүлийн арга
энийг сүүлийн арга нь юу вэ гэхээр хүний тарих өөр автоматар хүний тарихны бүр суур функц нөр яв идэв гэсэн чинь автоматар сөрөг зүйлийг таних бүр ингээд горимтой зөв сөрөг зүйлийг хамгийн хурдан хамгийн их таних магадлал одоо юутай одоо функцтэй явж ийла дээрээс чин ямар нэгэн байдлаар тоосоо унахад тэрийг хамгийн түрүүнд бүр маш хурдтай детект хийж буюу олж тэрнээс зугатах зайлах шаардлагатай байхгүй. Тэгэхээр тэрийг мэдэх шаардлагатай болно гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яг эсрэгээр бид нар ер нь энийг юмас илүү сөрөг юмыг илүү харах гэдэг. Тэгэхээр одоо та би яаж амжилтанд хүрэх вэ биш зөө. Тэгвэл би яаж өөрийнхөө амжилтгүй амьдрах вэ гэж бодоод үз. Тэ? За магадгүй би үд болтол унтах юм байна. За би залхуурах юм байна. Эсвэл би бусдаас сурахгүй юм байна. За эсвэл би юу ч хийхгүй байх юм байна ч юм уу. Тэгээ одоо өөрийгөө амжилтгүй байлгаж болох бүх юмыг бодоод үзээрэй. Тэгээд тэгэхээр амар хүн болно. Тэгэхээр бүр ингээд пүүпстаа бас тэх юм байна. Би ч нэрээ тэгүүлстэ сайхан ингэх юм байна. Гоё амжилтгүй амьдрах юм байна ч юм уу те. Ингүүлж архинд орох юм байна гэж бодно шүү дээ. Тэгээд бодож гаргаж тэднийхээ эсрэг хийхэд амжилт өрөх хэрэг байхгүй. Ер нь бол ерөөсөл реверс хийчих чинь гэсэн. Өсвөргээр хүн гээд яаж би ингэж гоё амьдрах уу гэхээр ингээм амар хэцүү байгаа шүү дээ те. Тэгвэл янгууд яаж би амар хогийн амьдрах уу гэж бодонгууд амар хэм гаргаж ирээд окей тэгвэл эдний эсрэгийг нь хий гэж бодож гот гараад ирчих гэсэн байхгүй. Ерөөсөл ингэ гэсэн. За тэгээд та ямар нэгэн байдлаар онлайнаар орлого олж эхэлж байгаа бол бид дөнгөж эхэлж байгаа хүмүүс зориулсан анхан шатны e-book мөн дээрээс нь би дөнгөж саяхан шинээр маш урт цуврал хичээл бэлдээд өөрийнхөө Telegram group дотор хийсэн байгаа. Тэднээс би маш мангар гой хэсгүүдийг нь ерөөхдөө оруулаад үнгүү хүмүүс бас хэрэг болох байх гэдэг үүднээс сургалт үнгүү зүгээр хичээл болгоод тавьсан байгаа. Тэгээд тэрийг та авахыг хүсвэл доор description-ээр харж байгаа линк байгаа. Тэгээд тийшээ ороод хайж агаад яваад тэгээд олоорой гэж зөвлөж байна. За тэгээд энэ хүртэл ямар ч үзсэн баярлалаа. Тэгээд амжилт хүсье.